Нэг юм жижиг мини манто. Ногоон сонгносоо ирчиж агаад ингээд цацаад өгнө. Сайн уу? Цэцгээ. За өнөөдөр мантуудаа өхрөө махан хуурганы жорыг хөргөх болно. Тэгэхээр бичлэг маань 2 хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг маань мантууныхаа гурилыг зураад хөөлгөх болно. За хоёрдугаар хэсэг маань болохоор мах ногоо зэрэг хэрчээд хуурах, болгох процесс маань явагдах болно. За одоо мантууга зурцгаах болно. Мантууны хувьд гэх юм бол нэг 300 г гурил бэлдсэн байгаа. Нэг 160 мл бүлээн ус хэрэгтэй. За үүн дээрээ нэг 2 г орчим багахан дрож буюу эсгэж хэрэглэнэ. За тэгээ зарим хүмүүс маань нөгөө мантууны маань зуурмаг нь хөөлт нь унах ч юм уу эсвэл усгүйх ч юм уу те янз бүр болоод идэг учраас хэрэг үнэхээр тэгээд байдаг бол та бас ийм бейкинг паудер буюу одоо нарийн бовны хөөлөгч ашиглаж бас болно. Гэхдээ ингээд эсгэгчтэйгээ хамтдаа хийчих юм бол илүү одоо бүтлгүүтэй даах боломжгүйгээр мантуучин гоё хөөлт сайтай болж өгнө гэсэн үг шүү. Бас энгийн дрожоо ч гэсэн хэрэгжилж болно. За ингээд мантууга хийцгээ. Ер нь бол нэг 5 хүний порцоор хоол хийж байгаа гэж бодоод энэ орцуудаар хийгээд байгаа шүү. Хэрвээ арай их хэмжээтэй олуула байдаг бол тий жоохон орцоо нэмж болно. За энэ тортны нарийн бовны хөөлгөгчнийхээ хувьд гэх юм бол бас нэг ихийг бол хийхгүй. Одоо 2 г хөөлгөгч хийсэн бол 1 г орчим нарийн бовны хөөлгөгч ашиглахад болно гэсэн үг. За ингээд ер нь мантууныхаа гурилыг сайхан зуурчаад аль болох шингэн зуурах хэрэгтэй. Хитрхи хатуу бас зуурах дэмийдэг. Ингээд гурилаа сайхан зуурчаад нэг цаг эсвэл 2 цаг орчим гоё дулаан газар эсвэл цонх нар тусж байгаа гоё цонхны хаяа маягаар тавьчих юм бол бас илүү гоё хөөж өгнө. За би гэртээ одоо энэ хоолоо хийж байгаа учраас бэлий өмсөөгүй ингээд шууд өөрөө зуурсан байгаа шүү. За ингээд гурилаа зуурсан. Энийгээ сайхан нэг цаг орчим хөөлгөж шийдвэл. Хоёрдугаар хэсэг маань эхэлж байна. Хоёрдугаар хэсэгт маань үндсэн хоолныхоо орцуудыг хэрчиж бэлдээд хуурж хуурж болгоод явах болно. За ерөнхий одоо хэмжээнүүдийн танилцуулахад үхрийн мах нэг 500 г орчим бэлдсэн байгаа. Үүн дээрээ 4 ширхэг төмөс, 1 ширхэг томхон хэмжээтэй луван. За тэгээд сонгон сармис мэдээж хийж болно. Иддэг хүмүүс нь л хийхгүй байж болно. Тэгээд жоохон гоё өнгө оруулахын тулд гоё нэг юм шин чинжүү гарсан байлээ. Энийг бас авцсан. Энийг хамгийн сүүлд нь гоё өнгө оруулах гэж хийн. Бас ногоон сонгийг бас гоё сүүлд нь ингээд цацаж өгөх юм бол илүү гоё үзэмжтэй болдог учраас бэлдсэн байгаа. Амтлагааны хувьд гэх юм бол давас, хар перц, ургамлын тос, за тэгээд сой соус болон бааз зэргийн улаан лалын паста хэрвээ байхгүй бол орлуулад кетчуп бас хийж болно. За ингээд ерөнхийдөө энэ 5 амтлагаагаар өнөөдрийн хоолыг амтлагч болгоно гэсэн үг. Хэрвээ гэрт чинь аль нэг амтлагаа байхгүй бол бас орлуулад эсвэл хийхгүйгээр ч юм уу орлуулад хийж болно. Нэг 5 ам бүлтэй айлын хоолыг бэлтэж байгаа гэж бодоод 500 г мах сонгоцсон байгаа. За махны хэрчлэлтийн хувьд бол би бол ингээд жоохон маха том хэрчих дуртай. Тэгэхээр ингээд том дөрвөлжин, одоо шоо дөрвөлжин гэх юм уу тий. Гуляшны мах шиг гэсэн үг. Иймэрхүү байдалтай хэрччихээр гоё идэг. Гэхдээ яг хав том хэрччих учраас хэрэг мах чинь айгу хатуу байх юм бол том хэрчсэн хатуу мах хэцүү штэй идэхэд гоё зөөлөн махтай бол том хэрчээд хатууптар махтай бол жоохон удаан болгож болоход бас зөөлөж болно. Ер нь л нэг тийм оройныхоо одоо нэг өдрийн оройн хоолныхоо менюд оруулчвал айгүй амархан гоё жор гэж боддоо ш. Тэгэд гоё амттай болдог. За ногооны хувьд гэх юм бол бас л томхондоо дөрвөлжин хэрччин. Тэр иймэрхүү багт болно дөө. За луунгаа болохоор ингэсгээд хэрччихөө. Сонгон сармисны хувьд бол яаж хэрсэн болно? Өөрсдийнхөө дураар л
За бид нарт нэг иймэрхүү мини чинжээ байгаа. Эднэрээ бараг доторх үрийн нэг хальт цэвэрлээд тэгээд бараг дундуур нь ганц хуваагаа л гэж. За ингээд манай ноонууд бол бэлэн болсон. Хамгийн сүүлд нь сонгиноо гоё хичиж жагаад хийчихэд тэгэхгүй одоо хичгээр арай хатчих واخ. За одоо хоолоо хурцгаая. За урамлын тоос 2 хоолны албаг, 3 хоолны албаг хийсэн ч болно. Тэгээ цаахан тосоо халааж байгаад сонгин сармасаа эхлээд хуураад гоё шарлуулад хуурчээ. За амтлагаанд нь давс 1 хоолны албаг, хат перц 1 цайны албаар хийхэд болно. За сой соус 3 хоолны албаг бэлдсэн. За үүн дээр нэмэх нь томатны паста эсвэл кетчуп 2 хоолны албаг хийгээд өгөөрэй. За мах маань нөгөө том хэрцсэн учраас одоо жоохон махаа зөвлөх хэрэгтэй. Тэхийн тулд жоохон ус хийгээд буцалгаад махаа зөвлөж өгнө. Дээрээс нь нэг аяг орчим ус хийгээд ингээ сайхан 30 минут буцалгаа зөвлөж. Зөөлөн гал дээр болгоорой. Ингээд махнаа сайхан зөөлөрч өгсөн байна. Одоо үн дээрээ ноонуудаа игээд хүнслунгаа дараа шүлтэй агаад хитрхи шүлгүй болгочоор түлхэх гэдэг болохоор баг зэрэг юм шүлэрхүүл байлгаа шүү. За ингээд таглаад ногоогоо болж байгаа хооронд мантууга бэлдээ. Гурил маань ингээд хөөж өгсөн байна. За энэ гурилаа 2 хуваач да. Хэдүүлээ мантууга тусад нь жигнэр минутээр хийхгүй шууд хоолн дээр хийх учраас ингээд аль болох жижигтэр мантуу хийж өгнө шүү. За ингээд таслаад тэгээд мантунда давс энтер хийхгүй байгаа. Яагаад гэхээр хоол маань өөрөө давстай болохоор нэг айхтар тэгж хийгээд ах шаардлагагүй. Шууд ингээл тосоор нь л мантуугаа явуулчих. Мантууг бол мушихад хүмүүс бол янз янзын арга хэрэглэдэг баг. Би бол ингээд чичдэг. За ингээд аль болох жижиг өвтөрл хэрчин. За ингээд нөгөө 2 жижиг гурлаа нийлүүлээд базаад эргүүлээд нэг юм жижиг мини мантуу боллоо. Эсвэл зүгээр шууд ингээд хийцэн ч болно. Гэтэ арай гоё үзмжтэй болохын тулд хөрхөн жижиг мини хийчих юм бол хүүхдүүд ч гэсэн гоё дуртай идэх баг. За мантуунууд маань бэлэн болсон. Одоо хоол руугаа мантуунуудаа хийндэ.
За төмс маань бол яг гүйцэд бол болоогүй. Хагас болцтой л байх шиг байна. Хитрхи одоо төмсөө гүйцэд болгочих юм бол мантууга болох хугацаанд төмс маань амар нялцаагаад онцгой болчихно. Тийм болохоор яг нэг юм хагас болцтой байх үед нь одоо шүл маань баг зэрэг ширэгцэн байгаа учраас дахиад нэг тал аяг орчим ус нэмж өгөөд нэг шүлний байдал нь нэг иймэрхүү тийм. Одоо энэ дээрээ шууд мантууга хийж өгөөд жигнэх учраас шүл багтаа ах юм бол доороосоо түлэгдэх магадлалтай учраас ер нь жоохон шүлийн нэмээд өгөөрэй. За мантуунуудаа ингээд сайхан дэвс чинь мантуу чинь өөрөө тостой учраас хоорондоо наалдаад ахгүй дээр нь ингээд тавьчих болно. Тэгээд их мантуудаа ядмаар байвал нөгөө мантууга арай их бэлдээд хийж болно. За ингээд дунд зэргийн гал дээр нэг 15 минут орчим болох юм гэсэн үг. Тэгэхэд яг мантуу төмс маань болоод гараад ирнэ. За энэ дээрээ бэлдсэн чинжүүгээ хийгээд утгач чинжүү маань нөгөө хурдан болчих учраас хамгийн сүүлд нь хийж байгаа шүү. За ер нь ингээд ус нь ширгээд яг ингээд сайхан таарад нөгөө төмс маань ч гэсэндээ яг ингээд болцсон гараад ирсэн. Ингээд сайхан утгаад нэг өдрийн оройн хоолнд бол их сайхан хоол болно шүү. Хамгийн сүүлд нь шимэглэлт ногоон сонгоноос агаа ирчихэж байгаа. Ингээд цацаад өгнө. Бэлдсэн хоол маань ингээд бэлэн боллоо. Та үхрийн махны оронд хоньны махс ашиглаад хийж болно. Мөн олон төрлийн ногоогоор ч гэсэн баяжуулаад идэж болно. За ингээд манай хуудсанд лайк, subscribe дараарай. Баярлалаа, баяртай.